Өнөөдөр болохоор хоёулаа deep dive-ийн оронд яг 5 мэдээ танилцуулах гэж байгаа тий. За чи ямар хоёр мэдээ хүргэмээр байна? За би үндсэндээ 2 сет бэлдэж ирсэн. Таны хэлснээр бол маш олон зүйлсүүд боллоо. Тэгээд миний эхнийх нь болохоор Америк нэгдсэн улсын засгийн газар Intel компанид хувь эзэмшнээ буюу санхүүгийн хувьд бол хувь эзэмших хэрэгтэй болно гэсэн яриа хэлэлцээр явагдаж байгаа. Энэ талаар ярина. Хоёр дахь нь болохоор OpenAI буюу ChatGPT Enterprise Америк нэгдсэн улсын засгийн газартай хамтарч ажиллаад засгийн газар агентлагуудад бол $1 одоо үнийн дүнтэйгээр буюу бараг л үнгүй шахуугаар ашиглуулах гэрээ хийнэ гэсэн мэдээлэл нийтлэгдсэн. Тэгээ энэ хоёрын талаар бас бэлдэж ирлээ. Окей. Таны хувьд? За миний хувьд болохоор 3 мэдээ байгаа. Хамгийн ихнийх нь болохоор Nvidia, AMD гээд энэ хагас дамжуулагчийн компаниуд өнөөдөр хятад руу өөрийнхөө хэмэл оюуханы хагас дамжуулагчийг зарах одоо тэр лиценз буюу эрхээ Америкийн засгийн газараас авсан. Тэгтээ зарах тоолондоо тэрнээс гарсан одоо борлуулалтынхаа 15%-ыг буцаад Америкийн засгийн газар руу өгөх тийм нэг амар сонирхолтой дийл хийсэн байна. Тэгэхээр тэр талаар бүгдээрээ жоохон ярилцъя гэж бодож байна. Хоёр дахь нь болохоор чамтаас адилхан ChatGPT. Тэгээ байж байгаад ерөнхийдөө бас хүмүүсийн хүлээцэх өндөр байлаа. ChatGPT-ийн хамгийн сүүлийн загвар гарсан байлээ. ChatGPT 5 гэдэг тий. Тэгтээ өмнөх ингээ бүх одоо вершнуд бол тий дандаа нөгөө өмнөх вершнээс дандаа хамаагүй хүчтэй байгаадсан. Гэхдээ энэ удаа бол бас тэр яг үнэхээр тийм үгүй юу гэд ерөнхийдөө бас хүмүүс бол жоохон тий бодол нь жоохон хоёрцсан байгаа мөлий. Тэгэхээр ChatGPT 5 үнэхээр өнөөдөр сайн продакт болж чадгүй үгүй юу гэдэгтэр хоёулаа жоохон ярилцъя. За тэгээд 3 дахь буюу хамгийн сүүлийн сэдвэр болохоор Google-ийн нөгөө нэг браузер Chrome гэдэг штэ тий. Тэр Chrome-ыг өнөөдөр Perplexity гэдэг бас нэг хэмэл оюуханы компани $35 тэрбум худалдаж авъя гэсэн тийм одоо public өөрийнхөө offer-ыг тавьсан байлээ. Тэгэхээр тэр талаар бас ярилцмаар байна. Окей. За тэгвэл эхлэв. За эхлэе. За миний 3 айл нэгийг шууд сонгох те. Тэгээ хоёлаа ярьч. Миний хувьд бол миний хамгийн одоо сонирхож байгаа энэ талаараас мэдээлэл авмаар аваас хэдэмнэх юм бол Америк нэгдсэн улсын засгийн газраас хятад одоо Nvidia, AMD зэрэг компаниудын хятад олсон одоо ашигаас 15%-ийг бол авах болно гэсэн одоо мэдээлэл нийтлэгдсэн. Тэгээ энэ талаар хоёлаа эхлээд ярилцъя. Энэ юу нь яг технологи болон олон улсын харилцаа талаас юу болоод байна, зах зээл дээр юу өрнөд байна гэдэг. За тий. За товчхон ингээд зүгээр артлынх нь одоо түүхийг ингээд ярихад те яг иймэрхүү төрлийн дийл бол баг түүхэнд баг болж байгаа юм билээ те. Тэгэхээр за яг сонсогчтой ингээд тайлбарч хэлэхэд за Nvidia, AMD гэдэг компаниуд ч нь болохоор яг хэмэл оюун ухааны хагас дамжуулагчдыг одоо үйлдвэрлэж байгаа. За тэгээд үйлдвэрсэн хагас дамжуулагч болохоор ингээд дэлхийн зөндөө олон компаниудад ерөнхийдөө борлуулна тий. Тэр яг борлуулалтыг хүлээж авч байгаа яг одоо авч байгаа тэр компаниуд нь болохоор дандаа big технологийн одоо компаниуд байгаа. Тэгээд хэрвээ тэр одоо худалдан авагч компани нь хятадын компаниуд байх юм бол $100 орлого болгоных нь одоо $15 буюу 15% нь Америкийн засгийн газар руу явж байгаа. Ерөнхийдөө ийм дийл байгаа байхгүй юу. За тэгэхээр яагаад ийм юм болсон бэ гэхээр бүр 2022 онд ерөнхийдөө энэ бол анх яригдаж эхэлсэн юм билээ. Тэгэхээр 2022 онд бол одоо Америкийн засгийн газар өөр засаглалтай байсан тий. Байден administration доор тий. Тэр үед бол хэмэл оюун ухаан одоо геополитикийн хувьд аль хэдийн бас үндэсний аюулгүй байдлын одоо хэмжээний төвшний тийм ярианууд гараад эхэлсэн байсан. Тэгээ тэр үед яасан бэ гэхээр за Nvidia, AMD гэдэг компаниуд чинь бол тэ Америкийн ингээ компаниудаа эндээс гарч ирж байгаа хэмэл оюун ухааны хагас дамжуулагчдыг бол тэ хятад руу одоо зарж болохгүй гэсэн тийм хориг тавьсан байхгүй юу. Тэгээ тэр үед болохоор хэмэл оюун ухааны хамгийн одоо тэргүүлэгч одоо Nvidia-гийн нөгөө хагас дамжуулагч чипүүд нь болохоор Hopper 100 тэгээд Ampere 100 гэдэг A100, H100 гэдэг ийм хоёр төрөл байсан. Тэгэхээр энэ бүтээгдэхүүнүүдээ шууд тэр одоо 20 гарч ирэнгуут одоо Nvidia гэдэг компани нийт худалдаа авагчийнхаа зах зээлийнхаа 25%-ийг шууд алдсан. Яагаад гэвэл одоо тэр одоо хагас дамжуулагчийн 25%-ийг хятад
худалдаа авдаг байсан байхгүй юу. Тэнгуут Nvidia одоо яаж хариу өгсөн бэ гэхээр за ойлголоо. Тэгэх юм бол бид нэр одоо энэ өөрсдийнхөө хагас дамжуулагчийнхаа чадрыг арай жоохон бууруулъя гэдэг арай нэг жоохон одоо downgraded version гэх юм уу тийм юмыг бий болгосон. Тэрийг болохоор одоо Ampere 800, Hopper 800 гэдэг ийм хоёр бүтээгдэхүүн гаргаад тэгээд тэрийг гаргасан чинь хятадууд давай бүгдийг худалдаж авна гэд маш өндөр тоогоор авсан. Тэгээд Nvidia-гийн борлуулалт 2023 онд 24 онд бас айгүй их өндөр болсон. Тэрийг Biden administration бас хараад за тэгтээ чи хэдийгээр downgrade хийсэн ч гэсэн not good enough still надад чинь амар тийм сайн бүтээгдэхүүнүүд байгаа тань. Тэгээ үндэсний аюулгүй байдлын үүднээс энийг ч гэсэн ингээ хориглоно гэд хориг тавьсан билээ. Тэнгууд зөвхөн хятадд зориулсан гэд бүр илүү downgrade хийсэн одоо тийм бас хагас дамжуулагчийг бол хоёр дахь удаага тийм. Тэрнийх нь нэр нь болохоор арай өөр H20, L20, L2 гэдэг ийм загваруудыг бол гаргаж ирсэн байгаа. Тэрэн дээр нь ч гэсэн ингээ хориг тавьсан ингээ байж исэн чинь сая шинэ ерөнхийлөгч ингээд гарч ирээд манай хүн болохоор за чи энэ бүр одоо downgrade хийсэн энэ загвараа бол хятад руу зарж болно гэдэг тэр экспорт лицензийн эрхийг энэ хоёр компанид бол одоо өглөө. Тэгтээ тэрнийхээ оронд би засгийн газар юу авч байгаа гэхээр нийт борлуулалтын 15%-ыг буцаагаад бид нарт өгөө гэсэн. Зөв яг тэр нөгөө Joe Biden ерөнхийлөгчийн үеийн шийдвэрүүдээ яг санаж өнгөрсөн 7 хоногт бас ярьсанчлан үндэсний аюулгүй байдлын стратеги батлагдаа. Тэгээд тухайд юу болж исэн бэхээр нөгөө нэг хамгийн одоо hot trend сэдв нь Huawei байсан шүү дээ тий. Тэгээ одоо тэр хүртэл явж байгаа. За тэгтээ ингээд маш олон ингээд шийдвэрүүд дээр маш олон кейсүүд дээр ер нь ерөнхийлөгч буюу засгийн газар маш олон оролцоотой байгаа. Таны бодлоор ер нь Америкийг бодоод үзэх юм бол 3 засаглалтай гүйцэтгэх, хууль тогтоох, шийдвэрлэх, шүүх буюу. Тэгэхээр ерөнхийдөө ингээд тарифтэй за татвар экспортын бодлого гэдэг ч юм уу энэ зүйлсүүд дээр маш олон дурдж байгаа зүйлсүүд нь мэдээж Дональд Трамп ерөнхийлөгчийн засаглал засгийн газар гэсэн үгнүүд маш их дурдж байгаа. Ерөнхийдөө яг эдгээр одоо засгийн газраас эдгээр засаглалыг буюу үлдсэн хоёр засаглалаа даваа засгийн газраас шууд одоо юм шийдвэр гаргах боломжтой байд юм болов. Үндсэн хуулиар бол миний санджаагаар бол 20-той байдаг шиг санагдаж байна. Наа чин бүр амар гоё асуулт байна. Тэгээд ер нь бол бас хүмүүс ингээд жоохон гайхаад энэ одоогийн яг одоо байгаа ерөнхийлөгч ингээд энэ бүх шийдвэрүүдийг ингээд яг зүгээр өөрийнхөө кабинетийн доор ингээд одоо шийдвэрийг гаргаад тэр нь ингээд шууд хэрэгжээд байх юм тий. Энд чинь одоо тэгж болж байгаа юм уу тий. Бусад засаглалууд хаа нэгэн чиний хэлснээр Америк улс чинь 3 засаглалтай гүйцэтгэх засаглал байна, хуулийн засаглал байна. Тэгээ шүүхийн засаглал байна тий. Тэр гүйцэтгэх засаглал нь шууд шийдвэрээ гаргаад гүйцэтгээд байх юм. Тэр нөгөө хуулийн засаглал нь хаана байна? Энд чинь хууль мөл эхлээд батлагддаг юм уу? Юу болоод байна гэ тий. Тэрэн дээр за нэгдүгээрт болохоор Америк улс жишээ нь одоо Монгол улстай ингээ харьцуулах юм юугаар өөр вэ гэхээр те кабинет нь хаана орж байгаагаа бас өөр те Монгол бол одоо те нөгөө парламентын засаглалтай тэнд одоо ерөнхий сайд байна. Ерөнхий сайдын доор болохоор кабинетууд яамнууд үүсчин те тэгэхээр ерөнхийлөгч бол илүү одоо символический байдлаар харж байдаг те одоо зарим хүмүүстэй хэлдэг. Америк болохоор арай өөр. Америк бол парламентын засаглалтай гэхээс илүүтэйгээр ерөнхийлөгчийн засаглалтай. Ерөнхийлөгч болохоор өөрийнхөө яам болон кабинетийг бий болгодог. Тэгэхээр угаасаа by default Америкийн ерөнхийлөгч өөрөө хамаагүй одоо хүчтэй нэгдүгээрт. Хоёрдугаарт тэгтээ тийм их хүчтэй юм уу? Тэ энэ хуулиудыг ингээ гаргахын өмнө өөрөө ингээ шууд шийдвэрүүдийг гаргаад хэрэгжүүлэх чадвартай юм уу гэхээр ууг нь бол за тийм бас үгүй. Тэгэхээр за эртний урдын цагт бүр дээрүүд яадаг байсан бэхээр энэ хуулийн одоо засаглал буюу энэ кабинет кабинет биш конгресс нэг хүчтэй байсан. Ямар нэгэн одоо за тариф те эсвэл одоо оюуны өмч ч юм уу те за тэгээд экспорттой импорттой холбоотой иймэрхүү одоо шийдвэрүүдийг дандаа заавалчгүй одоо яг нөгөө конгрессээр хууль баталж хэрэгждэг байсан. Тэгсэн чинь яасан бэ гэсэн чинь за 1930-ад оны одоо Great Depression тий за тэгээд дараа нь тэрний дараа 2 дугаар дайны дараах одоо хүйтэн даймаа ингээ тий тэднэрт ингээ геополитикийн айгүй том одоо экспорт импорт тарифтай холбоотой асуудлууд бол зөндөө гарсан байт юм байлаа. Тэгэхээр тэр асуудал болгон дээр Америк маш хурдан одоо нөгөө хариу зохилт одоо геополитикийн хувьд үзүүлэх гэхээр тэр нөгөө конгрессээр хуулиа батлаад ингээд явах гэхээр ерөөсөө дэлхий айгу хурдан өрнөд исэн байна л да. Тийм учраас хэдэн онд гэдэг юм ясаа санахгүй нэг 60 70 онд илүү конгресс нэг тийм хууль баталсан юм байлаа. Тэр хууль нь болохоор хэрвээ геополитикийн хувьд Америкт одоо ямар нэгэн байдлаар яг одоо үндэсний аюулгүй байдлын тийм том одоо threat хэрвээ байгаа бол
тий гүйцэтгэх засаглал буюу ерөнхийлөгч болон ерөнхийлөгчийн кабинет шийдвэрийг заавалчгүй хууль батлахгүйгээр гаргаад хэрэгжүүлэх тэр нэг баг онцгой эрх гэх юм уу тэр онцгой эрхийг одоо өгсөн байгаа. Тэр онцгой эрхийг одоо өнөөдрийн ерөнхийлөгч болон өнөөдрийн засгийн газар одоо маш ихээр хэрэгжүүлж байна. За тариф дээр хэрэгжүүлж байна. Одоо энэ экспорт такс дээр ч одоо хэрэгжүүлж байна. Энэ Nvidia, AMD дээр 15% те одоо энэ чинь бол экспорт такс гэж яриад байгаа те. Лиценз өгөөд оронд нь экспорт такс авж байгаа. Энэ бүх үйлдэлүүд бол яг тэр хуулийн цоохроо гэж хэлэхэд хайшин. Тэгвэл National Security Threat буюу үндэсний аюулгүй байдал гэдэг одоо энэ том одоо сэдвийн доор манай хүмүүс гаргаад байгаа юм шиг байна. Яас нөгөө нэг өнгөрсөн жилийн сонгуулиар Жо Байденыг шүүмжилж исэн юм нь яг энэ сэдвтэй холбогдуулаад нөгөө уг нь бол ерөнхийлөгч Америк нэгдсэн улсын хувьд ерөнхийлөгч чинь нөгөө гадаад бодлого хэрэгжүүлэх хамгийн эрх мэдэлтэй хүн. Тэгсэн чинь Жо Байденыг юу гэж шүүмжилж исэн бэхээр тэр эрхээ олоод эдэлж хангалттай чадаагүй гэдэг шүмжилж исэн бас санагдаж байна. За тэгэхээр дараагийн асуултаас өмнө хоёлаа 15% гэж ярьлаа. Энэ 15% ч ер нь хэр их мөнгө юм бэ? Тэр Nvidia болоо AMD компаниудын хувьд те одоо зүгээр бодоод үзэхээр миний бодлоор бол энэ ингээд лиценз одоо авж байгаа юм шиг санагдаж байна. Одоо 15% өгөөд хятад руу бол бараа бүтээгдэхүүнийг гаргах боломжтой лицензийг бол хөдлөж авч байгаа юм шиг санагдаж байна. Ер нь компаниудын хувьд зүгээр таны ингээд бодлоор хэр ашигтай ажиллагаа вэ? Хоёулаа ток шууд бодох боломжтой. Тэгэхээр сая Америкийн засгийн газар болон ингээ бусад бас ингээ экспортуудын харж байгаагаар болохоор энэ 15% одоо экспорт таксыг бий болгосноор засгийн газарт орж ирэх 1 жилийн орлого нь болохоор дунджаар 30-35 тэрбум доллар гэж харж байгаа юм билээ. Тэгэхээр 30 тэрбум доллар гэдэг чинь өөрөө одоо 15% нөхгүй нийт борлуулалтын энэ чинь яг роялти шиг яг одоо борлуулалтаас нь. Тэгэхээр борлуулалтын нь 15% нь 30 тэрбум доллар юм бол 100% нь хэдвэ гэх тээ. За зүгээр 6-аар үржүүлэхэд 90% нь хамарна гэсэн үг. Тэгэхээр 6-аар 30-ыг үржүүлэх юм бол 180 тэрбум, 180-аас нь 200 тэрбум долларын орлого Nvidia AMD-д орж ирнэ гэсэн үг тээ. Nvidia AMD чинь өөрөө болохоор одоо өмнө би ярьсан тээ нөгөө нэг зах зээлүүдийнх нь ингээд орнуудынх нь ингээд зах зээлийг ингээд хараад үзэх юм бол хятад 25% эзэлдэг. Тэгэхээр нийт орлогынхаа 25%-ийн тэр сувгийг буцаад нээж гинэ гэсэн үг. Тэгэхээр Америкт ч болон тэгээд энэ Nvidia AMD компаниуд ч гэсэн одоо яг санхүүгийн хувьд бол энэ айгүй том одоо мэдээ боллоо. За яг сүүлийн асуулт дахиад нэг асуулт орон сэдвэр байна. Яг Америк хятад гэсэнтэй ингээ уялдуулаас хож ер нь Америк болон хятадын хувьд энэ одоо шийдвэр нь хэрхэн тусч байгаа вэ? Тэдний хувьд ер нь үр дүн яаж эргэж байгаа вэ гэдэг талаар хоёлаа ярилцсан гарсан гэсэн үг байна. За тий. За энэ дээр бүр айгүй олон бас бодол толгойд орж ирж байна яг үнийг хэлгээд. За Америк талаас нь эхлээд хараад дараа нь хятад талаас нь хараад тэгээ хоёлоо өндөрлөе те. За Америк талаас нь ингээ харах юм бол Америк юу хийж гэнэ вэ гэж зүгээр яг миний өнцгөөс гэхээс илүүтэйгээр хүмүүс юу гэж ярьж байгаа ингээ харах юм бол те. Тэгтээ тэргөө түрүүн хоёлаа өмнөх 7 хоног бараг ярьсан те. Америкийн одоо AI Action Plan гэдэг ерөнхийдөө дэлхийд геополитикийн хувьд хамгийн том одоо салбар бол хэмэл оюухан тэрэндээ бид нар тэргүүлэх хэрэгтэй. Тэргүүлэхийн тулд одоо өөрсдийн нутаг дээр одоо хийж байгаа дизайн хийж байгаа энэ хагас дамжуулагчийн хэмэл оюуханы бүтээгдэхүүнүүдийг бүгдийг нь өөрсөндөө байлгамаар байна. Байден administration хувьд ч гэсэн тэгж бодож байсан. Трамп хувьд ч гэсэн тэгж бодож байгаа. Тэгвэл яагаад өнөөдөр энэ одоо лицензийг өгөх болов гэхээр тодорхой хэмжээгээр хамааралтай л байгаа байхгүй тий. Тэр нөгөө нийлүүлэлтийн нөгөө хэрэглээ юу лээ хинжээ тий. Гинжээ хэлэх supply chain тий. Supply chain-ийн хувьд чинь яагаарахгүй өнөөдөр Америк бас хятадд тодорхой хэмжээний хамааралтай байгаа. Тэр нь болохоор нөгөө хор бүтээгдэхүүн тий. Rare earth тий. Тэгэхээр 100% бас ингээд шууд үгүй гэж хэлж болохгүй байхгүй. Тийм ч учраас ямар ч лсэн одоо хамгийн одоо лаг хэмэл оюуханы бүтээгдэхүүн хагас дамжуулагч арай өгөхгүй тэрнийх нь downgraded арай жоохон сулруулсан тэр бүтээгдэхүүн гэдэг бол өхөөс аргагүй байна гэж яг харсан байж магадгүй Америк талаасаа нөгөө талаасаа тэгтээ тэргүй яг тэр нэг хориг тавьсан үед хятад яаж иж яагаад тэр бүх хагас дамжуулагчдыг угаасаа аваад лсэн. Яаж авсан бэ гэхээр Nvidia гэдэг компани шууд хятадын технологийн компаниуд руу хагас дамжуулагч өгөх боломжгүй болсон байсан шүү дээ. Тэгэхээр яадаг вэ гэхээр өөр компаниуд руу эхлээ зараад тэр компаниуд нь болохоор Сингапур, Энэтхэг, за тэгээ Middle East гэх зөндөө олон өөр компаниудад одоо үйл ажиллагаа явуулдаг тиймэрхүү технологийн компаниудад хагас дамжуулагчаа $10,000 зараад тэгээд
$10,000. Тэгээд тэрийг дараа нь болохоор black market үүссэн. Одоо 3 дахь market үүссэн. 3 дахь market дээр болохоор 2-3 дахин буюу $20-30,000-аар 1 ампер цуг зараад яваад тэгээд тэр нь болохоор 7 хоногийн өмнө Financial Times дээр юу гэж гарсан байсан бэ гэхээр тэгж одоо 3 дахь market дээр зарагдсан нийт Nvidia-гийн хагас дамжуулагчийн борлуулалтын үнэ нь болохоор $1 тэрбум гарсан байсан. Тэгэхээр хятад угаасаа яаж хийж байгаа тэр хагас дамжуулагчийг үнэхээр амаар байгаа бол аваалгаа байхгүй юу. Тийм бол Америк диктаторгүй тэрийг яг хоргийг тавьж чадахгүй 3 дахь тэр байгуул одоо маркетыг нэг контролдож чадахгүй байгаа бол ядахна одоо downgraded version-ыг хятад руу өгөөд тэндээсээ бас 30-35 тэрбум долларын одоо орлого жил болгон олё гэж. За энэ бол Америкийн тал. Хятадын талд юу болж байна вэ гэхээр 2022 онд Biden administration эхлээд энэ хоргийг тавихад бас хятадын өөрийнх нь хувьд одоо нэг үндэсний аюулгүй байдлын яриа ингээ гарч ирж байна те. За тэгэхээр бид нар чинь өнөөдөр хэмэл оюун ухааны одоо энэ рейст явж байгаа, уралдаанд явж байгаа. Тэгсэн чинь одоо хамгийн гол энэ хагас дамжуулагч нь болохоор Америкийн бүтээгдэхүүн байгаад байна. Тэгээ Америк бол одоо ямар ч гинт ингээ шууд хориг тавьж болт юм байна гэдгийг хятад бол харсан те. Тийм учраас тэгвэл бид нэр өөрсдийнхөө одоо үндэсний одоо үйлдвэрлэгч үндэсний одоо хиро баатрийг гаргаж ирэх хэрэгтэй байна. Тэгээ чи түрүүн хальт хийсэн Huawei гэх те. Huawei тэгээд маш их одоо засгийн газараас нь дэмжиж эхэлж байгаа. Тэгээд Huawei-гийн одоо хамгийн сүүлийн тэр Nvidia-тай өрсөлдөх боломжтой чипүүдийг бол гаргаад эхэлсэн байгаа. Тэр нь болохоор Ascend 910 гэдэг нэг тийм модель байгаа. Тэр нь гэхдээ тэр яг нөгөө хагас дамжуулагчийнхаа юугаар одоо бенчмаркаар бол бас тодорхой хэмжээний арай сул талуудтай юм шиг гэж хүмүүс бол ярьж байгаа те. Гэхдээ бол catch up бол хийж байна. Нөгөө талаас яасан мэхээр дөнгөж сая яг энэ хориг тавигдаад Nvidia AMD эдгээр энэ хагас дамжуулагч хятад руу гаргана гэсэн чинь хятадын засгийн газраас өнөөдөр шууд вау за хэн авах гэдэг хэн худалдаж авах гэдэг хятадын компаниуд гэхээр нөгөө дөрөвч л байгаа байхгүй Tencent байна, Baidu байна те ByteDance байна, тэгээ Alibaba байна те энэ дөрвөн компани руу шууд хятадын засгийн газраас одоо мэдүүлэг явуулсан. Чи өнөөдөр яагаад заавалчгүй Nvidia AMD-гийн одоо тэ чипийг авах гэдэг юм бэ? Яагаад чи өнөөдөр дотооддоо үйлдвэрлэсэн болон бусад одоо технологийн компаниудын энэ чипүүдийг авч болохгүй юм бэ гэсэн одоо өөрийнхөө үндэсний бас нэг тийм бас яриа гарч эхэлж илээ. Тэгэхээр одоо ирээдүйд энийг хоёулаа extrapolate ингээ хийгээд те 5-10 жил ингээ харах юм бол тэгтээ тэргөө хятад магадгүй одоо энэ хагас дамжуулагчийг дотооддоо үйлдвэрлээд тэгээд дотоодынхоо энэ маркет зах зээлийг demandыг гэдэгтэй demandыг хангах боломжтой болж магадгүй. Нийлүүлэлтийг хангах те. Тийм. За чиний мэдээ рүү орох уу? За чам 2 мэдээ байна, Intel байна, ChatGPT байна. За хоёул Intel-ийн мэдээ рүү оръё. Тэгэхээр нэг бас Америкийн засгийн газрын шийдвэрийг бас ярьж байгаа учраас энэ бас л Америкийн засгийн газраас гарсан өөр нэг шийдвэр байна те. Энэ нь болохоор Intel гэдэг Америкийн компани тодорхой хэмжээний хувийг авах. За тэгэхээр мэдээж энэ Intel гэдэг компани талаар бол ер нь энэ миний ер нь хоёулынгийнх нь энэ 7 хоногийн сэдв нөгөө дахиад AI action планыхаа ингээд ерөнхий зурглалд орсон мэдээнүүд явж байна л да. Тэг яг энэ 7 хоногийн сонгож авсан мэдээлэл нь яг тэр хэрэгжилттэй бас холбоотой хоёр сэдв байгаа. Энэ хоёр сэдв дээр таныг ч гэсэн илүү надаас илүү мэдээлэлтэй байгаа байх гэж би бодож байна. За тэгээ эхний мэдээ нь бол сая хуулаа ярьлаа. Intel буюу одоо CPU тэгээ дээрээс нь чип хагас дамжуулагч үйлдвэрлэлийн компаниас Америкийн нэгдсэн улсын засгийн газар хувь эзэмших хэлэлцээрийн шатанд явж байгаа гэсэн мэдээлэл бол өнгөрсөн 7 хоногт цацагдлаа. За тэгэхээр ер нь яагаад ийм юм болоод байна вэ? Тэгээд энэ нь ер нь юу гэсэн бэ гэдгийг багахан одоо тайлбар хүргэхийг хичээе. За тэгээд юуны өмнө бол Intel гэдэг компани ч бол одоо хүн болгоны мэдж байгаагаар тэгээд CPU үйлдвэрлэл буюу програм хангамжийн одоо зах зээлд бол нэлээд толгой зөгтөд програм хангамжийн системийнхаа зах зээлийн 70-80% эзэмшиж байна. Мөн дээрээс нь сүүлийн үед одоо hot тренд байгаа салбар буюу энэ хагас дамжуулагч чип үйлдвэрлэлийн салбарт бол бас эхний 3-т ордог. Одоо мэдж байгаачлан ямар салбарт нь ингээ 3-т ороод байна вэ гэхлээр нөгөө өнгөрсөн 7 хоног таны тайлбарлаж өгсөн гинжи хэлхээ буюу одоо end to end те бүх одоо нийлүүлэлтийг хангадаг буюу өөрсдөө үйлдвэрлээд угсраад загварчлаад зах зээлд борлуулдаг бүх одоо энэ гинжи хэлхийг одоо бааздаг гэж хэлж болох одоо
компани байгаад байгаа. За тэгээд зах зээлийнхаа хуваар авч үзэх юм бол яг сүүлд бол уналттай байна. Samsung-ийн дараа орж ийн. Америк нэгдсэн улсын яг энэ чиглэлд бол Америк нэгдсэн улсын урдаа барих томоохон компаниудын нэг. За тэгээд одоогийн байдлаар бол 100 тэрбум орчим гаруй market cap буюу зах зээлийн хэмжээтэй явж байна. За тэгээд энэ чиглэлд бол засгийн газрын зүгээс бол одоо өөрсдийнхөө бодлого стратеги хэрэгжүүлж болох хамгийн том компани нь бол Intel юм а гэсний үндсэн дээрээс бол энэ хувьцааг нь бол одоо санхүүгийн зөвшөөрөл маягаар ингээ хөдөлж авахаар бол хэлцээний шатанд явж байгаа юм билээ. Хэрвээ энэ ингээ дийл нь бүтчих юм бол Америк нэгдсэн улс ингээ олон улсад энэ одоо AI race гэдэг байгаа тийм энийг бас өөрсдийн шийдвэрийг хангалттай гаргаж ирэх хэмжээний одоо potential компани юм а гэдгийг бол илэрхийлээд байгаа юм билээ. Тэгэхээр ер нь хэдэн үеийн авъя гэж тэн дээр бол яг тодорхой тоо байхгүй байгаа юм байна тийм. Тэгэхээр миний бодлоор тийм ч их бол биш ах зүгээр миний зүгээр харж байгаагаар бол тэр нөгөө Intel-ээр дамжуулт стратегийнх нь одоо шийдвэр гаргалтанд оролцох гээд байгаа учраас энэ нэг хувьцааг нь худалдаж авъя тий гэж санал ярилцаад байх шиг байгаа. Тэгээ ирээдүйд бас юу болох нь. Би гэхдээ хэдэн 7 хоногийн жилээ бас нэг хальт уншижсэн. Яг энэ Intel-ийн талаар гэхээсээ илүүтэйгээр зүгээр Америкийн засгийн газраас одоо хувийн компанид ямар нэгэн одоо хувьцаа авахта тэр нь болохоор илүүтэйгээр яг одоо нөө санхүүгийн хувьцаа гэхээсээ илүүтэйгээр шийдвэр гаргах хувьцаа гэх юм уу? Шийдвэр гаргах хувьцаа авч байгаа гэдэг. Тэгээд тэр нь болохоор яг одоо тухайн компани одоо стратегийн хамгийн одоо чухал шийдвэрүүд дээр ямар нэгэн байдлаар бас засгийн газрын оролцоотой болгох нэг бас тиймэрхүү төлөв хандлага бас байгаа юм шиг байна. Тэгэхээр яагаад тэгж юм нэхээр за Intel ч нь бол яхаарахгүй одоо Америкийн одоо national hero гэж ярьдаг тийм яг Америкийн үндэсний баатар одоо компаниудын бол нэг тийм бүр хамгийн анх бол ингээд хагас дамжуулагчийн хингээ хийгээд тийм дэлхийд дээр хамгийн өндөр одоо зах зээлтэй тийм компани байсан тийм одоо тэр компьютерийн дотор байгаа тэр CPU тэр бүгдийг нь бол өнөөдөр бол баг Intel хийдэг байсан тийм Wintel гэж ярьдаг байсан. CPU-г нь болохоор Intel хийгээд дээрх одоо нэг үйлдвэрлэлийн систем нь болохоор Windows хийгээд тэг Wintel гэдэг одоо баг монопол байсан тийм тэгээд байжсэн чинь утасны зах зээл гарч ирсэн. Тэгсэн чинь утасны зах зээл дээр Intel тийшээ бас яг цаг тухайд нь ингээ зөв оновчтой шийдвэр гаргаад орж чадаагүй юм шиг үлээ. Тэгээд энэ яг энэ утасны одоо чипний тэр одоо дайн гэх юм уу тэр уралдаанд бол одоо дийлж чадаагүй. Тэгээд хиймэл оюухан дээр бас одоо хоцрогдолтой байгаа. Бусад компаниудтай ингээ харьцуулах юм бол юу нь бусад компаниудаас арай өөр онцлог вэ гэхээр чиний түрүүний хэлсэн одоо vertical integration end to end энэ процессыг болохоор Intel яг бүгдийг одоо удирддаг тийм. Манай компани Samsung гэсэн хагас дамжуулагчийн хувьд бас яг адилхан vertically integrated байдаг. Nvidia, AMD эднэр болохоор арай өөр. Тэднэр нь болохоор зөвхөн дизайнаа хийгээд үйлдвэрлэлийн болохоор Тайваны TSMC өнөөдөр бүтээж байгаа тийм. Тэгэхээр тэр чинь нэг хамаагүй бага хүнээр хамаагүй бага одоо зардлаар босч байгаа. Тэгсэн мөртлөө хамаагүй өндөр үнэлгээтэй яг нөгөө эцсийн хагас дамжуулагч бүтээгдэхүүнүүдийг ингээ хийгээд тэгэхээр тэдний үнэлгээ гэсэн дагаад өнөөдөр өндөр байгаа. Тийм ч учраас Intel гэдэг компани чинь нөгөө нэг үзүүлэлтээр одоо перформансаар жоохон унаад байсан учраас энийг одоо энэ end to end те энэ vertically integrated энэ процессыг өнөөдөр задлаад зөвхөн дизайндаа анхаарад үйлдвэрлэлээ болохоор одоо Тайван руу ч юм уу ингэж явуулах уу гэсэн яриануд бас айгүйх гарч исэн олон жилийн өмнө. Тэгтээ Biden administration-ийн хувьд бас ямар шийдвэр гарсан бэ гэхээр үгүй энэ чинь те чиний түрүүний ярьсан бас AI action plan-ы хувьд ч гэсэн те бид нар бол энэ үндснийхээ үйлдвэрлэлийг дэмжих хэрэгтэй зардал хэрвээ өндөртэй байж магадгүй. Тэгтээ ямар нэгэн байдлаар бид нэр төсвөөс ч гэсэн те одоо дэмжлэг ингээ үзүүлээд Intel гэдэг компаниг өнөөдөр vertically integrated байлгах ёстой байна гэсэн шийдвэр гарсан. Тэгтээ энэ компани чинь өнөөдөр хувьцаат компани өөрсдийн одоо хөрөнгө оруулагчтай тий одоо яах хэвээр хариулах хэвээр тэгээд үзүүлэлт нь ингээ муу байгалах юм бол хизээ нэгэн цагт энэ компаниг өнөөдөр салгах бас шийдвэр гарч магадгүй шүү дээ. Тэр шийдвэр хизээ нэгэн цаг гарахад Америкийн засгийн газар одоо тийшээ интервен орж ирээд үгүй тэрийг тэхгүй vertically integrated байлгах хэвээр үндэсний үйлдвэрлэл Америкийн хөрсөн дээр байх хэвээр гэдэг миний тэр шийдвэрийг өнөөдөр засгийн газар одоо карттай тэрийг байлгамаар байгаа учраас миний бодлоор энэ шийдвэр гарах гэдэг шиг бол зөв би тэгж харж байгаа тийм.
Тэг би бас тэгж харж байгаа. Ер нь судлаачид ч гэсэн энэ яг энэ сэдвийг бол дөрвөн одоо үндсэн юунд бол хувааж авч үзэж байгаа юм байна. Хамгийн нэгдүгürt бол мэдээж энэ чинь үндсэн аюулгүй байдалд тулгуурлан буюу хуулиас хагнаас шуураад байгаа нөгөө 2022 онд баяжийн ерөнхийлөгч байхдаа баталсан хууль. За тэгээ дээрээс нь саяас нөгөө AI план action план батлагдлаа. Тэгээд ер нь хэрвээ бас энэ ингээ худалдаж авах одоо хэлцээр намжилттай болох юм бол Америк нэгдсэн улсын засгийн газрын удирдлагын бас бодлогыг одоо бодлогын чиг хандлагыг бас өөрчилсөн үйл явдал болно гэж харж байгаа юм билээ. Сахны хүртэл бол яг ингэж одоо хувийн компаниудыг одоо хувь эзэмших хөрөнгө оруулах юу болвол үйл ажиллагаа бол нэлийн ховор үзэгдэл бас байсан юм билээ. Тэгэхээр хэрвээ энэ үйл ажиллагаа амжилттай бүтэх юм бол бас энэ удирдлагын чиг хандлага нь өөрчлөгдөж байгаа юм байна гэж бодлол дүгнж болохоор харагдаж байгаа юм билээ. Тэгээд бас эн чинь ер нь бас яагаад юм бэ гэхээр таны саяны хэлснээр бол Intel корпорацийн одоо үйл ажиллагаа нэлийн одоо уналттай хэмжээнд бол байгаа. Тэгээ тэр нь хувьцааны уналт болон хийж байгаа үйл ажиллагаануудаас нь харах боломжтой. Тэнгүүд яг хоо сахны хүртэл гэж ярьж байгаа боловч СИП-ийн зах зээл бол нэлээд өндөр програм хангамжийн зах зээл дээр бол програм хангамжийн зах зээл дээр бол нэлээд том тохиолдогч байсан. Тэгэнгүүт AMD бас нэлээд том өрсөлдөгч нь болж гарч ирээд зах зээлийнхаа бараг 10-20%-ийг алдах магадaltaй. 2025 оны төсөөллөөр дөрөвдүгээр улирлын төсөөллөөр бол бараг 55% болтлоо буурах буюу 15%-аар 70 гэж бодох юм бол 15%-аар буурах хандлага ажиглагдж байгаа юм байлээ. Дээрээс нь нөгөө нэг чип үйлдвэрлэл буюу яг одоо саяны үндсэн гол онцлог юм а гэж яриад байгаа зах зээл дээр бас нэлээд зогсон байдалтай. Яг тэгвэл саяхныг хүртэл одоо ингээд Америкийн Ohio мужид баригдаж байгаа Intel-ийн одоо шинэ үйлдвэрийн одоо шинэ чипний үйлдвэрийн ажил бол нэлээд зогсон байдалд орсон. Тэгээд энэ дээр бас засгийн газраас оролцох хүсэлтэй байгаа учраас хэрвээ энэ үйл ажиллагаа одоо энэ хэлцээр амжилттай болох юм бол энэ үйлдвэрийн бас үйл ажиллагаа нь бол хурцснаа гэдгийг бол илэрхийлээд байгаа юм байна лээ. За. Тэгээд яг зүгээр сүүлийн асуултыг хоёулаа хариулах шаардлагагүй. Зүгээр миний зүгээр бодол юу вэ гэхээр яг одоо тэгэхээр энэгээр ингэж жишээ эхэлж гин үү, энэгээр дуусах уу? Хэрвээ энэгээр ингэж жишээ ингээд эхэлж байгаа бол одоо дараачийн компаниуд юу вэ гэх те өнөөдөр за Intel-ийн ингээд стейкийг аавна гэж засгийн газар ярьж байна те дараачийн компани юу вэ? Intel бол ингээд стратегийн ач холбогдолтой компани. Тэгэхэд одоо дараа нь хэм бол Apple байна, Nvidia байна те Google байна, Meta байна. Тэгэхээр за OpenAI хүртэл байна те эднэрлэн хүртэл өнөөдөр засгийн газар өөрийнхөө одоо оролцоог нэмэгдүүлэх чинь нөө гэдэг зүгээр надад нэг том зургаараа харуулмас нэг тийм асуулт байна. Нөгөө асуулт нь болохоор nationalize versus одоо privatization тий. Тэгэхээр Америк улс бол ингээл дандаа л яг одоо хамгийн капиталистик орнуудын нэг гэж өөрсдөө хардаг тий. Засгийн газар бол одоо хизээж яг одоо үйл ажиллагаанд бол оролцох гэхээсээ илүүтэйгээр одоо ямар нэг юм хэлээд зүгээр орхиод тий. Яг маркетинг өөрөөр нь ингээд зохицуулт хийдэг байсан бол өнөөдөр одоо ингээ оролцоотой болоод эхэллээ. Энэ нь тэгэхээр ирээдүйд бас юу гэсэн үг вэ тий. Яг бусад бас нэг өөр нэг санаа болохоор улс гүрэн одоо тухайн өөрийнхөө улсыг одоо эзэн гэх юм уу те удирдахаасаа илүүтэйгээр өнөөдөр баг нэг кросс бордер буюу хэл хязгааргүй технологийн компаниуд чинь өнөөдөр ерөнхийдөө баг өөрсдийнхөө эзэнт гүрнийг бий болгож байна уу. Тэгэхээр ингээд 5-10 жилийн дараа харахад технологийн компаниуд өнөөдөр хамгийн хүчрхэг одоо эзэнт гүрнийг бий болгох уу? Эсвэл өнөөдөр одоо Америкийн засгийн газар, Хятадын засгийн газар одоо хамгийн хүчтэй одоо байгууллагууд байх уу те. Тэрийг бас одоогийн энэ засгийн газар харж байгаа байж магадгүй. Тэгэхээр тэрнээс бас өөрсдийнхөө одоо эрсдлээс өөрсдөө хамгаалах гад одооноос эхлээд өөрсдөө ингээд хүч чадвартай байгаа дээрээ энэ том технологийн компаниудад өөрсдийнхөө одоо шийдвэр оролцоог бий оруулъя гэсэн ч бас санаа байж магадгүй. Энийг өнөөдөр хоёулаа хариулж мэдэхгүй. Гэхдээ зүгээр ийм том зургаар нэг тийм санаанууд бас байгаа. Наадах чинь бас яг санхүүгийн утгаар нь би бас сайн мэдэхгүй байна. Тэгвэл олон улсын харилцаа талаас нь бас яг энийг тайлбарлаж болдог. Эзэнт гүрний онол гэдээ байгаа. Хэрвээ та нөгөө нэг юу Америкийг бүтээсэн тэрийг хэрвээ одоо уншижсэн бол энэ онолтой холбогддог байхгүй. Ер нь улс гүрэн
эзэнт гүрэн болоход нөгөө томоохон чухал үүрэг одоо гүйцэтгэж байгаа салбарууд байгаа тий. Жишээлх юм бол технологийн салбар тэгээд эрүүл мэндийн салбар гэдэг ч юм уу ингээд тэр улсыг бүтээж байгаа томоохон салбарууд нь байгаа. Гэхдээ хувийн сектор, улсын сектор улс гэд ярьж байгаа тохиолдолд болвол хэрвээ улсад хувийн сектор нөлөөлж байгаа буюу яг хувийн секторт стратегийн түвшинд оролцоод ирэхээр улс буюу засгийн газар хувийн секторын шийдвэр гаргалтанд бол оролцдгоо гэсэн санааг эзэн гүрний онолоор л илэрхийлдэг байхгүй. Тэгэхээр юу хараад байна гэхээр хоёулаа хамгийн анхны сэдв дээр ярьжсэн нэг төлөлт хоёр төлөлт Америк хятад гээд хэрэг буцаа тийшээ холбогдох юм бол нөгөө рейсэнд чинь өрсөлдөөнд чинь Америк болвол нэлээ ингээд одоо улаарцсан буюу бүр одоо хувийн секторуудынхаа одоо стратегт оролцож эхэлж байна гэж одоо энэ онолоор бол гаргаж ирж болох байх гэж би бодож байна. За тийм байна. Өнөө. За энэ юу болох нь харъя те. Тэгээд удахгүй бас хоёлаа ярих байхаа. Тэгээ. Дараагийн сэдв болвол өнгөрсөн 7 хоногт нэлээд шуугаад амжлаа. Маш олон контент мэдээллүүд гарлаа. OpenAI ChatGPT 5. Ер нь бол зах зээл дээр нэлээд хүлээлтийг үүсгэсэн тий. Тэгэхээр хоёлаа энэ талаар ярий. Ер нь ChatGPT 5 яаж гарч ирэв? Олон нийт яаж хүлээж авав? Зах зээл дээр ямар үнэлгээ авав гэдгээс эхлээд ярилцъя. За тэгээ. За ChatGPT 5 гарсан байна. Тэнгууд би шууд ChatGPT дээр өөрөө бичээд чи ер нь хэр сайн юм бэ гэж асуусан. Тэгээ чи босод модулуудаас ер нь одоо хэр сайн юм бэ? Тэгээ 4-өөс хэрэг, за Gemini-гаас одоо хэрэг, Copilot-аас хэрэг, тэ Anthropic Cloud-аас хэрэг ингээд. Тэгээ би Copilot руу ороод бас асуусан. Ерөнхийдөө ингээд модулуудаар ингээд нэг өөрөөр нь ингээд харьцуулаад тэг яг нэг тийм бас нэг ерөнхий консенсус бол байна. Ерөнхий консенсусын хувьд бол ууг нь бол ChatGPT одоо яг энэ 5 дугаар модель нь бол одоо бусад модулуудаас одоо ууг нь бол сайн юм шиг байгаа. Тэгтээ нэг тийм бүр амар тийм одоо хит одоо revolutionary бол биш те. Илүү нэг тийм бага хэмжээний л одоо сайжралт үзүүлсэн юм шиг байгаа. Тэгэхээр нөгөө нэг хүлээцэн хувьд те хүмүүс өмнө нь ингээ яаж хардаг байсан гэхээр нөгөө нэг ChatGPT-ийн одоо дараачийн ингээ модель гарч ирэнгуут өмнөх моделлоос бүр ингээ хит дахин те хамаагүй ингээ хүчтэй байгаад байсан бол энэ удаа бол бас яг тийм дүр зураг бол нэг харагдаагүй юм шиг байлаа. За тэгээд харах юм бол за чи ChatGPT рүү ингээд орох юм бол тэрэн дээр ингээд одоо янз бүрийн үйлдэл байгаа тий. За эхнийх нь бол за код бичих ч юм уу тий. За яг код бичлэл дээр бол одоо ууг нь бол хамгийн сайн гэж бол яригдчих байгаа юм шиг байна лээ. ChatGPT 5. Тийм чи одоо яг кодын одоо instruction ингээд өгөх юм бол тий. Гэхдээ бол team амар бол бас сайн биш. Бусдад зүгээр харьцуулах юм бол нэг тодорхой хэмжээгээр сайн тий. За тэгээд юун дээр за research эднэр дээр те ямар нэгэн судалгаа эдэр хийх дээр ч гэсэн бас одоо хамгийн сайн гэж бол харагдаж байгаа юм билэ. Гэхдээ нэг ухагтхуун дээр бол нэг үзүүлэлтэн дээр болохоор нэг арай жоохон доогоор харагдсан байсан. Тэр нь болохоор айгүй сонирхолтой. Энэ нь болохоор style personality гэдэг хэмжээр байгаа байхгүй юу. Тэр нь болохоор ингээд хүн шиг байдал эсвэл одоо халуун дулаан уур амьсгал үзүүлэх тий одоо хэрэглэгчдэд ямар мэдрэмж төрүүлэх тэр тал дээр нь болохоор хүмүүс яаж харсан бэхээр энэ ChatGPT 5 болохоор амар тийм хит юм нэг тийм одоо формалны тэгээд хит нэг тийм роботик байсан тий тэгээд тэр нь болохоор хүмүүст бас жоохон таалагдаагүй юм шиг байгаа. Тэгээд тийм учраас бас юу арт түмнээс нэг жоохон юу гарсан юм шиг байлаа. Олон нийтэд харах юм бол ер нь ChatGPT 5 гараад маргааш нь юу яхад хүмүүсийн сэтгэл ороод эхэлсэн байсан тийм. Ерөөсөө ингэ сайжруулалтаар харагдахгүй. Тэгээ би бас яг тэрний өглөө нь илүү тэр чинь шүн лонч хийсэн шүү дээ. Нэг цаг одоо Солонгос цагаар нэг цагийн үед баггүй. Тэгээд өглөө нь би хайхад алдаа заагаад бас нэлээ өөр байсан. Тэгээд нэг 2 цагийн дараа билүүдээ гарахад яг хэвийн ажиллаж эхэлж ийсэн. Тэгээд яг энэтэй холбоотойгоор сайн малбан бас нэг уушлалт хүслээ гээд тэгжсэн. Энэ талаар та ярих юм бол тийм сайн алтман буюу одоо энэ OpenAI компани захирал те уучлалт гуйсан байгаа. Тэгэхээр яагаад уучлалт гуйсан бэ гэхээр нэгдүгээрт яг энэ ChatGPT 5-ыг одоо маркет дээр ингээд лонч хийгээд гаргахтаа яг нөгөө лайв стрим явж исэн байлээ. Тэгээд тэр лайв стрим дээр болохоор бусад ингээд модулуудтай харьцуулсан чартуудыг, диаграмуудыг ингээд үзүүлж исэн. Тэгэхдээ тэрэн дээр болохоор чартны гэмт хэрэг гэж ярьдаг байхгүй, чарт crime гэдэг. Тэр нь юу гэсэн үг гэхээр үзүүлэлтээ одоо ингээд хит
өндөр юм шиг байдлаар ингээд манипуляц хийж харагдуулсан. Тэрний үс вөхөр одоо чи ямар нэгэн байдлаар x y axis дээр ингээд одоо диаграм хийн штэ. Тэрийг болохоор y axis нь зөвхөн ингээд 0-0-оос нь эхлээд яг ингээд харуулах юм бол за антропогийн хавьд байна. Одоо ChatGPT 4-нд байна, ChatGPT 5-нд байна гэхээр одоо нийт тэр үзүүлэлтийнх нь дээшээ хэсэг нь нэг их харагдахгүй байхгүй 0-оос эхлэх юм бол гэхдээ яг тэр хэсгээс нь ингээд аваад чи үзүүлэх юм бол амар өндөр шиг харагдана тэгж харагдуулсан гэд тэрэн дээр нь хүмүүс амар тийм бухимдалтай байсан. Үгүй ээ ерөөсө чиний ярьж байгаагаар биш энэ чинь revolutionary юм ерөөсө байхгүй зүгээр баг зэрэг л одоо үзүүлэлтийн тийм дэвшил гарсан гэд тэгээд тэрэн дээр болохоор сайн малтман хүлцэл үтсэн байгаа. Нэгдүгээр хоёрдугаар чиний бас хийснээр зарим зүйлүүд дээр алдаа гаргасан байсан тий. За тэгээд гуравдугаар болохоор хүмүүсийн хүлээц бол ингээд түүхэнд ChatGPT нэг модель гарахад өмнөх моделийг хинч дурддаггүй байсан. Яагаад гэвэл дараагийн модель нь хэд дахин илүү байдаг байсан тий. Тэгэхэд энэ удаа түүхэндээ анх удаа ChatGPT 5-ыг хэрэглэхээс илүүтэйгээр би 4-ийг хэрэглэмээр байна гэсэн хүсэлтүүд гарч ирсэн. Тийм ч учраас өнөөдөр чи ChatGPT руу орно штэ. Тийм гол legacy модель гэдэг орчинд байгаа. Чи ChatGPT 4 лөө өөрөө солиод тэгээд тэр дотроо чи үйлдэл хийх боломжтой. Тэгэхээр өнөөдөр ингээд хоёр хэсэг хуваагдчихж байгаа байхгүй юу? Тийм байгаа. Тэгээ гуравт нь болохоор сүүл нь болохоор хоёулаа хальт ярьсан тий. ChatGPT 5 хитрхи формалны хитрхи тийм роботик. Тэгээ ингээд асуулт ингээд чи тавихаар тий. Түүка ямар гоё асуулт байсан. Наа чи амар ухаантай асуулт байна. Энийг хоёулаа ярилцъя. Одоо бол тий. За here's what it is тий. Гэт тэр нь бас хүмүүст жоохон хүүтэн тохгүй санагдсан шиг байна тий. За яг хоёулаа үргэлжлүүлээд энэ нөгөө ChatGPT 4.0 legacy model гэдэг яригдж байгаа дээр асууя. ChatGPT 4 бол гарч ирэхдээ маш өндөр одоо сэтгэгдэлтэй хүмүүсээс бол нэлээд одоо магтаалыг бол авсан. Тэгээд бас ер нь бол энэ салбартаа одоо энэ хальтын одоо AI системд гэхүү ер нь бол нэлээд захиур бас хагалсан нэг том одоо модель болсон. Тэгэхдээ ChatGPT бол түүнийгээ гүйцсэнгүй. Тэгэхээр юу гэж асуух гэдэг юм гэхээр яг ингээд өсөлттэй явлаа. Тэгээд пик үеийн 4 байгаад одоо ер нь бууж байгаа юм шүү те. Дахиад энэ одоо энэ хайлтын систем ч гэх юм уу энэ AI систем дээр ингээд дахиж 4-өөс одоо энэ 5-аас цаашаа дахиж өөр хөгжүүлэлт хийж чадах уу? Ингээд ер нь зогсож байгаа юм биш үү гэдэг асуултыг биднээс асуух гэдэг юм л да. Та ер нь яг юу гэж харж байна вэ? За энэ ерөөсөө яг энэ салбарт ганцаараа бий болж байгаа одоо сигнал ч юм уу ухагтхан ерөөсөө биш те кейс биш энэ бусад өөр салбаруудад аль хэдийн дандаа болж байгаа ерөөхдөө асуудал болоос яа харахгүй нэг те чи ингээд зүгээр бодоод үз 2006 онд iPhone гэдэг утас ингээд анх гарч исэн те тэр бол ингээд бүр амар revolutionary те вау ийм ухаалаг утас те ухаалаг утас ингээд гараад дэлхийг байлдан давуулаад 2006 онд хамгийн анхаа iPhone гарч исэн Steve Jobs-ийн үед тэгсэн чинь за урагшлуулад одоо хэдэн жилийн дараа чинь те 2025 он боллоо iPhone одоо хэдвээ 16 юу те iPhone 16 гарцсан байна iPhone 15 16-ийн хооронд ялгаа байгаа мó бүүмэд тэгээ хүмүүс одоо joke дээр хийгээ мим дээр тавиад те 15 16 14 дээр хоорондоо бараг ямар ч ялгаагүй болцсон тэгэхээр ингээд тодорхой хугацаанд технологийн дэвшил яхаа аргагүй одоо тийм зогсмол байдалд ордог байхгүй юу тэр нь болохоор хоёр одоо explanation байгаа. Тэр нэг талаас болохоор технологийн дэвшил угаасаа одоо нөгөө нэг силингтэй хурж ийна тийм учраас одоо энэ удаашрч нэг талаасаа тэр нөгөө технологи талаасаа нөгөө талаасаа энэ чинь бизнес бас асуулт байхгүй юу өнөөдөр одоо Apple, Samsung гэд энэ компаниуд чинь тэгтээ тэргөө хамгийн хүчтэй технологийн одоо бүтээгдэхүүн одоо ухаалаг утаснуудыг ингээ гаргачлаа тэрийг өнөөдөр амар сайжруулах ерөнхийдөө бараг шаардлага байхгүй болчихж байгаа байхгүй яагаад гэвэл тэгтээ тэргүй бид нар өнөөдөр маркетинг ингээ эзэлдэг тэгээ тэндээсээ бид нэр хэдэн тэрбум долларын одоо орлого олж байна. Apple жил болгон 350 тэрбум долларын орлого олж байна. Samsung жил болгон 250 тэрбум долларын орлого олж байна. Тэгтээ тэргүй бид нар ийм их ашигтай ийм их орлого олж байгаа юм чинь өөрсдийнхөө одоо энэ технологид тийм их одоо дэвшил үзүүлэх ер нь шаардлага байгаа юм уу гэсэн асуулт байгааз. Тэгээ тэрийг болохоор яг энэ нөгөө бизнесийнхаа концептор болохоор sustainable improvement гэж ярьдیں۔ Тэгээд энэ sustainable improvement-ийг өнөөдөр чи ямар нэгэн байдлаар disrupt хийгвэл өөр нэгэн тоглогч орж ирж тэнд өрсөлдөөнийг бий болгож монополиг одоо задалж тэгж тэр disrupt-ыг үзүүлж ийж манай энэ том технологийн компаниуд чинь дахиад хөдөлж эхэлдэг байхгүй юу. Тэрнтэй өнөөдөр яг адилхан өгөх хэрэгтэй гэсэн үг тийм. Тэрнтэй өнөөдөр яг адилхан одоо энэ
юу химэл оюуханы илэрлийн бүтээгдэхүүнүүд те ChatGPT эднэргээд за эднэр чинь болохоор аль хэдийн өнөөдөр хүмүүсээс одоо ашиг хүртээд эхэллээ шүү дээ. Одоо $20 те эсвэл бизнес болохоор $200 ингээл төлөөл тэднээс ингээд айгүй ашиг хүртээд эхлээд энэ байгаа өнөөдрийн гаргасан модель нь тэгтээ тэргүй good enough гэж ярьдаг байхгүй. Good enough байгаад ах юм бол энэ технологийн компаниуд заавалчгүй дараачихаа моделийг тийм хүчтэй болгох шаардлагагүй. Харин ч ингээд жоохон weight up хийгээд жоохон байж байгаа. За нэг 10% ихсгчээ. За нэг 10% сайжруулчих. Ингээд ерөнхийдөө эхэлдэг. Энэ мод руу ороод эхэлдэг. А чи надаас тэгтээ дараачийн одоо revolutionary product те хамгийн анх ChatGPT гарахад ингээд дэлхийд даяараа бид нар цочирсон те юу болчихвоо ийм амар бүтээгдэхүүн гараад ирлээгээд дараачийн тэр бүтээгдэхүүн миний бодлоор юу гэхээр хоёулаа өмнөх 7 хоногт ярьсан AI workflow те workflow-ыг одоо чиний өмнөөс хийж чаддаг тэр модель гарч ирэхэд дахиад тэр нэг том дэвшил олно. А тэрний дараа хоёулаа дахиад AI agent гэсэн те AI agent гарч ирэх юм бол бас дэлхийд даяараа нэг том цочрол олсон. А тэгээд тэрний дараа болохоор AGI гэдэг одоо general те general хэмэл оюухан ингээд ерөнхий хэмэл оюухан ингээд тэр гарч ирэх юм бол дахиад нэг зочирд олно. За тэгэхээр өнөөдөр яг энэ Apple Samsung гэж ухаалаг ингээд нөгөө нэг утасны салбарт бий болсон энэ нюанс энэ хэмэл оюуханд гарах уугүй гэдгийг бол би сайн мэдэхгүй байна. Ягаад гэвэл зөндөө олон компаниуд хоорондоо өрсөлдөж байна. Ямар нэгэн монопол гараагүй байна. Тэгээ дараа чи алхмууд нь тэгтээ тэргүй ойлгомжтой байгаа workflow гарна те AI agentic flow гарна гэдэг эднэрүүд угаасаа гарах нь тодорхой байгаа учраас бид нар бол яг энэ модель дээр плато хийхгүй байх миний бодлоор. Тэгэхээр дараачийн одоо том модельуд бол гарах гэж би бодож байна. Окей. Хоёлаа дараагийнхаа сэдвүүрээ орохоос өмнө дахиад нэг энэтэй холбоотой асуудал асууч. Яг хоёлаасаа өмнөх андар ерөнхийдөө functional ингээд давуу талыг нь дурдлаа. Тэгвэл та ингээд хэрэгжилж үзсэн бол танд ер нь ямар мэдрэмжийг бас ChatGPT 5 төрүүлж ирсэн бэ гэдэг дээр ярих юм бол гоё асуулт байна. Яг үнийг хэлэхэд надаа бараг өөрчлөлт мэдрэгдээгүй тий. Би бол одоо нэг тийм амар код мод бичээл эсвэл одоо би тий тооны ухааны ч юм уу ингээл амарлаг одоо PhD докторийн тий лаглаг одоо судалгаа ингээл хийгээл яг тэр том модуудыг бол идэвхжүүлээгөө тий. Ингээл яг л одоо яг нэг research хийсэн байдалтай тэгэл энэ подкастт бэлж байгаа за технологийн асуултууд ингээл янз бүрийн яг л өдөр тутмын хийж байгаа энэ асуултуудаа ингээ асуухт бол нэг тийм том өөрчлөлт бас яг үнийг бол нэг хараагүй. Яг гоо би болохоор ингэж бодож ирсэн. Тэр чинь 2 3 байсан шүү дээ. Нөгөө одоо код бичих бол энэ ийшээгээ тэгэл судалгаа хийх бол ийшээгээ энгийн хариулт бол ийшээгээ гэж нэг холбогдсон. Тэрийг яг нэгтгсэн гэж ажиглагдсан. Тэгээд дээрэс нь хурд нэмэгдсэн гээд хариулах хурд нэмэгдсэн гэдэг. Гэхдээ угаасаа чи ямар нэг асуулт ChatGPT гэсэн ингээд асуухад зүгээр тэр асуултыг хариулж байгаа хурд нь тэгтээ тэргүй тогтмол зүгээр тэр хариултынх нь одоо чанар нь илүү сайн тэрнгөөсөө одоо илүү хурд одоо чанартай асуултыг илүү хурдтай нэг хугацаанд хариулж чадж байна гэхээр одоо бидний хувьд болохоор тэр чинь анзаарахдаггүй байхгүй юу. Тэгтээ тэргүй чи ChatGPT-г илүү удаан бодуулаагүй л think mode байгаа шүү дээ. O3 руу орчин тий. Тэгэхээр угаасаа тэгэхээр харин тий хурд бас ингээ харьцуулахад бас жоохон юу гэх юм бэ? Тийм. За дараагийн сэдв бас яг ChatGPT-ээр орж ирж байна тий. Тийм шүү дээ. За энийгээ шууд яриад тэгвэл. За юу болсон бэ гэхээр чиний мэдээ ChatGPT одоо өөрийнхөө нэг моделийг юм шиг байгаа тий. Ямар ч л байсан одоо засгийн газар руу $1 одоо хүргэх болжээ гэж за энэ талаар чи жоохон дэлгэрэнгүй яриач. За тий яг хойлоо өмнөхдөр ярьсан шиг энэ нөгөө өнгөрсөн 7 хоногт ярьсан шиг одоо action plan-ыг чи үргэлжлэлт болоод өнгөрсөн 7 хоногт бол батлагдлаа л да. Мэдээ танилцуулагдлаа л да. OpenAI компани зүгээс бол өөрсдийн ChatGPT моделийг засгийн газрын дотоодын байгууллагууд буюу засгийн газрын агентлагуудад бол $1 буюу бараг л үнэгүй шахуу жилийн $1 буюу бараг л үнэгүй шахуу ашиглуулахаа бол зарласан. Тэгээд энэ яг юу болоод байна гэхээр яг OpenAI-ийн зүгээс бол за бүр бодох юм бол засгийн газраас инглээ гэдэг авалвч яг химэл оюуханыг засгийн газрын одоо хэрэг эрхлэх газрууд хэрэгжүүлэгч агентлагууд бодлого хэрэгжүүлэгч агентлагууд хэрхэн ашиглах нь бас жоохон тодорхойгүй байсан. Тэгээ энийг илүү тодорхой болгож өглөө гэж харж байна. OpenAI-ийн зүгээс бол ер нь Их Британий засгийн газар за тэгээ Солонгос болон Америк зэрэг улсуудтай бол ингээд хамтын ажиллагааг эхлүүлж байгаа юм байлээ. Их Британи бол баг
өнгөрсөн жилээс ахуулаад яригдж эхэлсэн юм байлээ. За тэгээд яг эндээс улбалаа юу гарч ирнэ вэ гэхээр өнгөрсөн 7 хоногт бол нөгөө Америкийн нэгдсэн улс OpenGov буюу одоо энэ юу хөтөлбөрийг бол хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд бол хэмэл оюун ухааны одоо модулуудыг засгийн газрын дотоодын одоо гүйцэтгэгч байгууллагууд бол ашиглах одоо боломжтой болгоно гэд хэлүүлсэн. За тэгээд энэ ихтэй яг нөгөө бидний хоёулынхны сая ярьсан шиг ChatGPT 4 5 гэсэн модуль биш юм байлээ. Өмнө нь таны ярьсанчлан нөгөө ChatGPT Students Study Mode гэж байсан шүү дээ. Тэрнтэй гэж ижилхэн зөвхөн нөгөө одоо энэ 15 агентлаг ашиглах боломжтой ChatGPT Enterprise гэд тусдаа юу юм бэлээ. Модель юм байлээ. Окей. За ChatGPT болохоор ингээд өөрийнхөө enterprise модельийг Америкийн засгийн газарт $1 өгнө гэсэн байна тий. Бусад компаниуд яаж ийн? Тий, энэ дээр бас нөгөө сая өчигдөр илүү урж өдөр нөгөө юу гараад ирсэн. Cloud AI гэдэг. За. Энэ дээр бас $1 бусад $1 буюу гэхдээ энэ миний ойлгосноор шүү дээ тий засгийн газрын одоо тэр агентлагуудаас илүү ChatGPT бол энэ 15 агентлаг цаашаага ингээ 200 болгож тархах боломжтой гэсэн одоо юуг бол мэдээллийг бол хөргүүлээд амжсан. Гэхдээ Cloud-гийн зүгээс бол бүр нийтдсэн тий хойлоо сая өнгөрсөн ярьсанчлан 3 засаглалынхаа хүрээнд бол $1 ашиглах боломжтой болгож өгж байгаа юм буюу шүүх эрх мэдлийг одоо хэрэгжүүлэхэд хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэхэд ашиглах боломжтой болгож өргөжүүлж байгаа юм байлээ. Гэхдээ миний бодлоор ч гэсэн хэрвээ энэ нь амжилттай болох юм бол OpenAI-ийн зүгээс ч гэсэн энэ 3 засаг руу нэвтрэх боломжтой байх гэж харж байгаа. За монголоор энийг чи ингээд зүгээр хэлэх юм бол жишээр ингээд хэлэх юм бол за ChatGPT болохоор одоо зөвхөн кабинет буюу одоо яам болон одоо яамны сайд болон одоо тэнд ажиллаж байгаа яамны хүмүүст бол ChatGPT-гээ үнэгүй өгнө $1 өгнө гэстэй. Тэгсэн чинь cloud-а гарч ирэнгуутаа за яамнаас гадна одоо хуулийн засаглалт гэхээр одоо их хурлын гишүүд тий их хурлын гишүүдээ тэнд орж байгаа бүх хүмүүст ингээ өгнө. Мөн одоо шүүх тий шүүхийн засаглал буюу тэнд байгаа бүх шүүгч нарт бас ингээ өгнө гэд. За чи нэг засалт өгч байгаа би тэгвэл 3 засалт өгнө гэсэн байгаа тий. Гэтэ та ер нь биш таны зүгээр ингээ ажиллаж байгаагаар шүү дээ. Яагаад ингээ энэ одоо энэ LLM модулийн юугаа цагууруудаа бол ингээл засгийн газар руугаа ингээл өргөн барайл бараг л үнгүй шахам ашиглуулад байгаа гэгээр нь яг юу гэж харж байна таны харж байгаагаар. За би зүгээр энэ амар конфликтэд байж байгаа зүгээр яг хоёр нэг бодол төрсэн. Эхнийх нь бодол нь болохоор яг түрүү 7 хоногт хоёулангийн ярьсан одоо Америкийн AI action plan тий. Тэрэн дээр хоёулаа юу гэж ярьсан бэхээр Америк одоо энэ AI action plan-д дэлхийд тэргүүлэхийн тулд 3 зүйл хийж байна гэдэг тий. Тэрнийх нь нэг нь болохоор экосистемийг бий болгох гэдэг. Экосистемийг бий болгох тэрэн дотор зөндөө үзүүлэлтүүд байгаа. Тэр үзүүлэлтийн нэг нь болохоор одоо нээлттэй LLM гэдэг тэр хэмэл оюуханыг бий болгоно гэдэг. Тэгэхээр тэр нээлттэй экосистем одоо модельо дараа нь дэлхийд даяар бүгдэнд нь ингээд тараана гэж байгаа тий. Тэгхийн бол тэр чинь одоо дэлхийд даяар бүх одоо байгууллага тий одоо засгийн газар тэг хэрэглэгчнэр одоо Америкийн тэр хиймэл оюуханыг хэрэглэнд Америкийн хиймэл оюуханы тэр open source дээр өөрсдийнхөө одоо application software бий болгоно гэж байгаа байхгүй тий. Тэгэхээр Америк ингээ миний анзаарч байгаагаар за хэдэн жилийн дараа одоо бол ингээ зөндөө олон big tech-үүд хоорондоо өрсөлдөөд тий бүгд өөрсдийнхөө модельийг ингээл за 1 сар 2 сарын дотор ингээл шинэ модельүүд ингээл гаргаад байгаа. Гэхдээ эн чинь winner takes all уу тий хизээ нэгэн цагт яг нэг одоо компани ингэж pop up хийж гараад тэрнийх нь тэр open source модель одоо хамгийн хүчтэй байж чадах уу. Тэгвэл тэрий чинь тэр шийдрийг хэн гаргах юм гэхээр тодорхой хэмжээнд бас засгийн газрын оролцоо байгаа тийм учраас одоо тэр ирээдүйн тэр нэг одоо ялагч нэг модельийг өнөөдөр би ChatGPT байх уу эсвэл Anthropic-ийн Cloud байх уу эсвэл Meta-гийн Llama байх уу гэд тэд нэр одоо өөрсдөө ямар нэгэн байдлаар тэр үүд рүү орохыг хүсэж байгаа учраас өөрсдийнхөө модельүүдийг засгийн газар руу үнэгүй өгч эхэлж байна. Мэдээж үнгүй ланч гэж байхгүй шүү дээ тий. Тэгэхээр яагаад үнгүй гэдэг нь гэхээр ямар нэгэн одоо мотив байж лэн. Тэр мотив нь миний бодлоор нэгдүгээр тэр хоёрдугаарт бас нэг одоо нэг аюулгүй байдал ч юм уу тий. Рискийн хувьд ингээ бас хүмүүс яарч харж байгаа гэхээр за тэгээд энэ одоо бүх одоо засгийн газрын агентлагууд тий энэ модельүүдийг хэрэглээд эхлэхээ гэхээр бас дататай холбоотойс асуудал байна. Тэгэхээр энэ бүх датанууд өнөөдөр тийм big tech компаниудад руу одоо яг access өгч гин үү өгөхгүй байна уу? Тэр миний бодлоор айгу том асуулт тийм. Тэгэхээр за энийг ярихын тулд ингээд бодоод үзэнгүүт бас нэг талаараа гадтай төрийн үйлчлэгийн байгууллагууд хэрхэн одоо энэ агентлагууд хэрхэн
бас AI-г өөрсдөө одоо ажиллах юм бэ те одоо ажлынхаа процесст ингээ оруулах юм бэ гэт чинь бас хүмүүс ингээ асуулт байсан юм байна л та. Тэгээ яг хуу энэ дээр бол мэдээж ингээл бүтээн хэмж үүрэ ашиг цаг хугацаа гээл ярьж байгаа боловч мэдээж ингээл хайлтын системээрээ ингээл өөрийнхөө ингээд дата судалгаа мэдээллүүдийг бол ингээ хайна. Гэтэ бас яг таны ингээд нөгөө одоо асуус одоо хэлсний дагуу энэ дата гэдэг дээр бол нэлээд төлөрч байгаа юм билэ. Тэгэд яг энэ дээр тодорхой мэдээлэл байхгүй байгаа гэсэндээ заа датаг одоо энэ иргэдийн мэдээллийг хэрхэн одоо юутай аюулгүй хадгалж чадах вэ? Засгийн газрын бодлого шийдвэрийг хэрхэн бас ингээд аюулгүйгээр хадгалж чадах вэ гэдэг нь бол энэ юуны засгийн газар болон OpenAI хоорондын хамтын ажиллагааны хамгийн том чаленж байх гэж би бол зөв хараад байгаа. За тэрийг хоёлаа бас ажиглаж тий. Тэгээд ирээдүйд бас ямар development юу гарч ирэх нөө буцаад бас илүү тодорхой ярий да. За хамгийн сүүлийн мэдээлэл чинь гарч игнаасаа ахуулаад бас жоохон асуух юм ихтэй сэдв байлээ. За тэгэхээр таны хамгийн сүүлийн сэдв чинь нөгөө Perplexity гээд компани ч юм бол олон нийтэд ингээ Google Chrome-ыг 35 одоо тэрбум доллараар худалдаж авсан л та байгаа ингээ зарлаа. Нэг талаас харах юм бол нэг тийм маркетингийн одоо сувгч юм шиг те маркетингийн ингээ ажиллагаа юм шиг. Нөгөө талаас харах юм бол ер нь Google-с яхаараа ингээ 35 тэрбум доллараар Chrome-ыг нь худалдаж авдсан бэ гэх. Энэ дэр хоёлаа айгу олон зүйл ярилцах шаардлагатай болж байна. Ер нь яагаад ийм үйлдэл гарчваа? Google компани өөрөө эсвэл ингээ Chrome заах гээд байгаа мó гэдэг асуултаар эхлэе. За тий. За Google бол өөрөө зарах ямар ч хүсэлгүй байна. Тий, мэдээж ах тий. За тэгтээ Google компаниг одоо separate буюу одоо тий хуваах нэг тийм үйл явдал болоод байгаа. Тэр нь болохоор хууль зүйн яамнаас гарсан. За шийдвэр нь бол арай гараг байгаа тий. Хэлцээр дээр явж байгаа. Тэгэхээр хууль зүйн яам болохоор 2024 онд ямар шийдвэр гарсан бэ гэхээр за энэ Google гэдэг компани чинь ерөөсөө амар монопол болсон юм байна тий. Одоо тэгэхээр энэ монополиг бол ямар нэгэн байдлаар одоо бид нар одоо салгах хэрэгтэй гэсэн нэг тийм шийдвэр. Тэгэхээр би зүгээр чамаас нэг асуулт асуумаар тий. За асуулт гэхээс илүү зүгээр Google ямар том монопол вэ гэдгийг хүмүүс өнөөдөр нэг ухаардаггүй байж магадгүй заяа. Монопол гэдэл ингээл ярихаар амар их Apple-ийн хүмүүс амар яриад байдаг те. За Apple бол ингээ өөрийнхөө юм хаалттай экосистемыг үүсгэжлээ те. Apple Store те. Developer ямар нэг өөрийнхөө app-ийг ингээ бий болгонгоо тэндээс нь орлого болгоноос нь 30%-ийг одоо авдаг. Энэ бол амар том antitrust law маа гэл те. Үнэ Apple бол бас маш том тийм хаалттай экосистем монополиг бол бий болгосон нь бол үнэн тий. Өнөөдөр чи iPhone гэдэг утсыг ингээ барьж ивэл MacBook, Google бол айгүй хэцүү тий. Тэр хоёр ч хоорондоо амар уялдаа холбоотой. Apple Watch тий энэ гурыг за хэрэглэдэг байх юм бол чи хизээч тэр экосистемээс гарах бараг боломжгүй гэж харж байгаа. Тэр бол үнэ. Тэгвэл миний бодлоор бол Google тэрнээс илүү монополиг өнөөдөр бий болгосон заяа. Зүгээр бодоод үз. Чи өнөөдөр өглөө басан тий. За өглөө ингээ баслаа. Тэнгуутаа чи ажил руугаа ингээ явнаа. За ажлаа бол мэддэг л ба. За энэ нэг жишээ явах шаардлагатай. За нэг кофе шоп руу оръё те. Хаана гэдгийг чи сайн мэдэхгүй. Чи яаж очих вэ? Google Maps. Яг үнэ чи Google Maps-аа эхлэн. За эхлээд нэг Google Maps явуулчлаа те. Тэгэхээр Google Maps чиний хаана байгааг өнөөдөр мэдчихээн. За нэгдүгээрт. За хоёрдугаар чи за кофе шоп дээр ингээ ороод за дараачихаа одоо нэг подкастыг хийх гэх технологийнхоо ньюсыг унших гэхэд чи ямар браузер өнөөдөр нэгдэх вэ? Google-ийн Chrome нэгдэг те. За Google-ийн Chrome нэн гутаа чи хайлтынхаа систем бүх хайж байгаа юмнуудаа чи Google search дээр байгаа те. За Google search дээр байна. За тэгэн гутаа за чи над руу өөрийнхөө ингээд гой сонирхолтой мэдээлэлүүдээ над руу имэйл хийе гэж бодъё. Юу нэх вэ? Gmail те. За Gmail чинь бас Google байна те. За тэгэн гут чи ингээд search ингээд хийсэн чинь зарим мэдээлүүд чамд ингээд яг ингээд толгоон чи орж ирэхгүй те. Нэг гой visualize юмэр те. Ямар нэгэн хүн чамд ярмаар байна. За тэгээ entertainment ингээд видео өдр чи үзмээр байна. Юу нээдэг вэ? YouTube нэ те. YouTube чинь бас ингээд Google-ийнхаа байхгүй. За тэгмгуудаа хоёулаа өнөөдөр ярилцдаг те. За энэ ингээ өөрийнхөө инсайт ингээ мэдээлүүдээ ямар нэгэн тийм коллаборатив нэг газар байлгамаар байна те. Тэрийг яадаг вэ хөрөө? Google Doc, Google Sheet. Ерөөсө тэрэн дээрээ хоёулаа Google Drive дээр бүх датанууд чинь Google Drive дээр байна те. Ямар утсан вэ гэсэн чинь зарим хүмүүс өнөөдөр Pixel-ийг барьж байна. Ингээ бодоод үзсэн чинь өнөөдөр чамайг Google чамаас хэд дахин илүү мэднэ.
Яг тэгвэл Google гэдэг компани технологийн компани чамайг мартахгүй шүү дээ. Чиний сүүлийн 10 20 жил ингээд хийсэн бүх хайлтын системийг чи мэдж чинь, хаасаагүй явсан бүх Google Maps-ийг чинь дэлхийд даяар мэдж чинь, тэ бүх имэйл рүү чи accessтэй байна. Тэгэхээр энэ компани чамаас илүү мэднэ. Яг тэгвэл хүний нэг сул тал нь бид нар мартамхай. Тэгэхээр энэ том монополиг ямар нэгэн байдлаар бид нар зогсоох хэрэгтэй байна гэсэн санаа хууль зүйн ам буюу Department of Justice-аас гарсан. Тэрний хамгийн том одоо Google-ийн хамгийн том бүтээгдэхүүн болохоор энэ search engine баггүй юу? Хайлтын систем. Хайлтын системээс өнөөдөр жил болгон одоо 200 гаруй тэрбум доллар болоо олж байна. Тэр нь болохоор нийт Google-ийн одоо 80% орлого. Тэгэхээр энэ хайлтын систем чинь өөрийн гэсэн хүнд хүрэх distribution channel хэрэгтэй тий. Түгээлтийн сууг гэх юм уу? Түгээлтийн сууг өнөөдөр хоёр газраас орж ирж байгаа. Нэг нь болохоор iPhone гэдэг утаснаас. iPhone өнөөдөр ч худалдаж авах юм бол хайлтын систем шууд дефолтоор гарч ирдэг. Тэрэнд өнөөдөр Google жил болгон 20 тэрбум доллар Apple руу жишээ нөгдөг. Apple хэрэг хөдөлж авах юм бол default system нь тийм чи өнөөдөр iPhone утастай тий. iPhone утас дээр чи өнөөдөр default нь Google-ийн search engine үүдэх тий. Google search. Тийм шүү дээ. Тэр search чинь өнөөдөр Google Apple руу 20 тэрбум доллар жил болгоо өгч байгаа байхгүй юу? Тэр нь нэг түгээлтийн сууг. Хоёр дахь түгээлтийн сууг болохоор browser буюу энэ Google Chrome. Google Chrome руу чи өнөөдөр орчих юм бол default нь Google search engine байгаа байхгүй юу? Тэгэх юм бол хэрвээ энийг салгаад Google Chrome чинь ямар нэгэн өөр компани одоо хариалалд байх юм бол чи дефолт нь заавалчгүй Google search engine байх шаардлагагүй гэсэн одоо assumption дээр хууль зүйн яам Chrome-ыг салгая гэсэн байна. Өөрөөр хэлэх юм бол энэ нөгөө худалдаж авах санал явахын өмнөх стори чинь ер нь бол Google-ийн хууль зүйн яамн дээр байгаа энэ хэрэг дээр улбаалж гарч ирж байгаа одоо кейс юм а гэж тайлбарлах гэдэг тийм тий. Тэгтээ биш sorry. Тийм би бас таны ингээд монопол гингүүт бодож л л да нэрээ iPhone чи яадаг үлээгээ бодсоч. Одоо хүн болгон ажил ялангуяа ингээд офс ажил хийдэг хүн болгон Google Docs, Google одоо Sheet те Google Drive-ыг бол бүгд ашиглаж байгаа. Тэгээд тэрийгээ бас гар утсан дээр ашиглаж байгаа гэж бодонгууд тэнгууд нэг тэрнээр 7-8 ингээ аппликейшн ажиллуулж байна. Safari-гаар орж байгаа ч гэсэндээ би Google-с юм хайж байгаа байхгүй юу? Ер нь бол те. Тэгэхээр ер нь бол миний дараагийн асуултыг та хариулчих шиг боллоо. Google Chrome яагаад чухал юм бэ гэдэг. Энэ дээр тань дээр нэмэх зүйл байгаа юу? Нөхөн байхгүй. Ийм учраас юм чухал. Түгээлтийн суугийн хамгийн чухал суугуудын нэг. Тэгвэл сүүлийн асуулт ер нь худалдаж авах саналыг боловсруулад байгаа те энэ саналыг тавиад байгаа бүхэлдэн Google-д одоо тийм том компани тавиад байгаа Perplexity гэдэг одоо ер нь бол AI компани технологи ухааны компани те энэний талаар тань дээр мэдээлэл өгөх юм бол тэгэхээр өнөөдөр Google Search Engine гэдэг бол яа харахгүй ингээ монопол болчлоо. Search Engine-ийг одоо өрсөлдөх чадвартай технологийн компаниуд урд өмнө нь ижил төстэй бүтээгдэхүүнүүдийг бол гаргаж байсан тий. Тэгэхээр за Apple бол өөрийнхөө Safari одоо Safari бараг байхгүй хинж хэрэглэдэг. Тэгээ угаасаа Google дефолт болсон. Microsoft болохоор Bing гэдээ байдаг ч үлээ тий. Бүр дээрүүд яахаа байдаг гэсэн тий. Яахаа юу ч хэлээ. Эднэр тэгээ бүгд ингээ алга болсон. Ягаад гэвэл Chrome-ороо дамжуулаад браузераа дамжуулаад Google өнөөдөр тэгтээ тэрхүү нэг номер болсон. Тэгээд энэ ягаад нэг номер болно гэхээр бас нөгөө юуныхаа ухтгуунаараа нөгөө network effect гэж байдаг. Одоо хүн болгоо ингээд Google search engine-ийг ингээ хэрэглээд байх юм бол зөндөө олон мэдээлэл дата цугларч байна. Дата цугларснараа Google болохоор тэрэндээ одоо илүү одоо сайжирч байна те. Датагаа ингээ датанаас ойлгоод тэгээ чамд илүү одоо илүү customizable, илүү personalizable, илүү ингээ мэдээллүүдийг чамд илүү өгч байна. Тэгсээрээ ингэсээр байгаа юм чинь self reinforcing нэг тийм механизм яваад байгаа байхгүй юу. Тэгээд монопол болсон. Энэ монополыг өнөөдөр түрүү хойлоо ярьсан disrupt хийх ганцхан арга байгаа гэж бол харж байгаа. Тэр арга нь болохоор илүү яг хиймэл оюун ухаан дээр тулгарсан, LLM модель дээр тулгарсан AI search engine гэж байгаа. Тэгэхээр AI search engine-ийг өнөөдөр хийж байгаа хамгийн том байгууллага болохоор энэ Perplexity гэдэг компани. Perplexity гэдэг компани болохоор 2022 онд саяхан байгуулагдсан 3 жилийн настай ийм компани байгаа байхгүй. Тэгээ энэ компани болохоор яг одоо энэ компани болгоо өөр гэсэн нэг мишнтэй вижнтэй тий. Энэ яг нэг одоо өгүүлбэрээр Perplexity өнөөдөр юу гэдэг вэ гэх юм бол Google-ыг орлогч хиймэл оюун ухааны AI search engine гэдэг нэршилтэй явж байгаа. Тэгэхээр энэ компани өнөөдөр 18 тэрбум долларын үнэлгээтэй. Тэгвэл Google Chrome-ыг болохоор 35 тэрбум доллараар авна гэсэн өөрөөсөө том акулыг залихыг хичээж байна. Тэгэхээр үнэхээр энийг авах чадвартай байг үгүй. Өмнө нь бол TikTok-ыг бас худалдаж авна гэж хэлсэн. Тэгэхээр
бас чиний түрүү нэлсэн маркетинг гэж яг мимик яваад байгаа. Эн чин одоо чи ингээд Америкт байгаа компаниудыг ингээд харах юм бол мэдээж бүтээгдэхүүн маш чухал тий. Тэгвэл маркетинг бас нийт одоо компани үнэлгээний нэлийн өндөр хувийг эзэлдэг болсон. Маркетинг дотроо болохоор тэр хувь хүн гэдэг маш individualistic тийм үзэлтэй байдаг тий. Elon Musk-ийн өнөөдрийн яг одоо үнэлгээ одоо хэд вэ? Tesla гэдэг компани өнөөдөр Elon Musk-гүй бол $1 trillion хүрэх байсан уу? Тэрнтэй адилхан өнөөдөр Perplexity гэдэг компани ямар нэгэн байдлаар дандаа одоо маркетед өөрийн гэсэн PR-ыг ингээ явуулж байна. Тэр бол тэгэхээр нэг PR нь энэ Chrome-ыг бол ингээ худалдаж авнаа гэсэн гэж бас хүмүүс бас нөгөө өнцгөөс харж байгаа юм билээ. За ойлголоо. Тэгээд ер нь гэсэн хоёлаа дараагийн руу дээр Google-ийн талаар нэлийн бас ярих бах те энэ шүүх одоо шүүхтэд байгаа хэрэг нь яг юу болж өндөрлөх нь үү те аль талд шийдвэрлэх нь гэдгээ бас хоёлаа цаг тохоо бүртэн ярилцах бах. За ингээд хөл өнөөдрийнхөө дугаарыг дуусгая. За тэгээ. Окей. За баярлалаа. Alright. Та тэгээ сонсогчдоо бас баярлалаа. Бид хоёрыг subscribe дараарай. Subscribe дарахгүй сонсоод биш. Тохиолдолтой бас баярлалаа. Айгүй олон шатрын тэмцээнд оролцож манай подкастын санхүүг дааж явж байгаа. Айгүй маргааш бас нэг шатрын тэмцээнд нэг тэмцээнээс 2 подкастын зарлыг нэгж байгаа. За окей. Тэгээ хоёул дараагийн дугаараараа уулзъя. За бай. За баярлалаа.